За сайн байна уу өдрийн мэнд. За өнөөдрийн араас аялын виз авсан аялагч нартай амжилт хүсье. Дараагийн гэр бүл маань дахиад ингээ аяллахынхаа визэг амжилттай аваад ороод ирлээ. За энэ хүмүүс маань бол нийгмийн даатгал төлөөгч, нөхөн төмөр замд ажилладаг. За гэр бүлийнхэн хүн бол нийгмийн даатгал бага төлөгч 400-аас 500-ийн хооронд төлөгч байсан учраас 5 сая байршуулж аялын визэг хүссэн байгаамаа. За материалаа бол манай байгууллага дээр ирж шалгуулад баталгаа таяг анкета бүтлүүлээд нэмэлт бас оруулж материалын мэдээлэл зөвлөгөөгөө аваад за 5 сарын 15-нд материалаа хүлээлгэж өгсөн. За гэтэл нийгмийн юуны визний маань хариу 7 сарын 2-нд гарсан байгаа юм байна. 7 сарын 2-нд визийн хариу гарсан. Тэгэхээр хүний материалаас хамаараад элчингийн бас нэг ажлын ачаалаас хамаарал визний гаралт маань бас хоног 20-60 хоногтой байгааг би бас та бүхэнд анхааруулмаар байна. За ингээд аялын визээ авсан хэлээр гарах зөвлөгөөгөө аваад онгоцны төв захиалгаа илрүүлээд ахиад дараагийн удаа виз гарах магадлалаа бид нэр гаргахын тулд хэд хоногтой явах уу, ямар шалтгаантай ямар материал бүрдүүлэх гэдэг мэдээлэл зөвлөгөөгөө авахаар бол ирээд өөрчлөлдөж байна. За ингээд аялын виз хүсэж байгаа бол НК Биржийн аялын гүр болох манай байгууллага та бүхэнд баталгаа таяг анкет бүлэх материал бүрдүүлэлтийн үйлчлэгийн мэдээлэл зөвлөх үзүүлэн хамтран ажиллаж байгаа шүү.